За бид хоёр Солонгос Сөүл явлаа. Бид хоёр гинэ бид гурав шүү. Бид гурав Солонгосын Сөүл явлаа. Нэгүний дунд шин дадгс. Одоо бид Эднэсээ явж гин. Өмнөд сая нэгүнээ унтаад өглөө. За тэгээд Аяра Монголын юм хөөрхөн панкейк өнхрөө шүү гэдэг юм байна. Хитгэн цаг нисэл бункер гоё наа. Тэгэхгүй бид нар шиг Европ руу 7, 8, 10 цаг нисдэг. Нислэг байвал бас урт ядардаг. За тэгээд Солонгосын цагаар одоо бид 4 өнгөрөөд буухан байлаа. За энийг би бол макарон гэж бодоод авсан. Тэгсэн чинь зүгээр юм бичэн амар хатцсан бичэн байсан. Тэгээд би хатцсан болоо эсвэл авгүй тэгсэн мөртөө 26-нд хийсэн гэж юм. Тэгээ 29-нд буцаад дуусна гэж юм. Тэгэхээр зүгээр бичэн байсан юм зөөлөн биш юм байна. Энэ явах тэл бил би идэг. Би өнгөрөө шиг идэж үзээгүй. Тэгээд дотроо нэрстэй юм байна. Уул шоколадтай байсан бол би амар дуртай байхсан. Би шоколадтай ер нь жигмэг бичэнүүд аягүй дуртай. Жимстэй бичэн нэг дуртай биш. Эдлийн явуулчих. Жимс өндөрч чинь. Тэгээд гой зөөлөн юм байна. Гоё юм шиг байна. Би юм зөөлөн юмд аягүй дуртай. Энэ шоколадтайсэн бол бүр дасалчжээ. Гоё байна. За манайхан бид хоёрын хамгийн эхний олсол чикен дагбуугийн болгох чинь. Тэгээд жинхэнэ Солонгос дагбуугийн амсч үзье. Ямар байдаг юм бэ? Энэ шууд арганы шүүс асгарч байна. Амар халуун ногоотой. Амар халуун ногоотой манайхан яана. Амар халуун ногоотой. Бисаа хитэн дагбуугийн идэл нус гарч ийн. За дээдээ дахиад навсч үзье. Ja, hallo noch eine Komma. Oh.
Яг солонгос кинонд гардаг шиг идэв шүү би яа. Гоё юм те амар кайфтай. Бай. За юу яцсан манайхаа Сөүлд ирээд нэг хонтоо тэгээ гадуур явж гин жоохон шопинг хийлээ. Бодсноос ер нь солонгосоос юмнууд нь үнэн гайгүй юм байна тий. Гоё наарай. Өнөөдөр битээр зөв нөө эргэн тойрноо анзаарах чинь. Тэгээ нэг сүртэй влог мөн буусан мэдгүй юм чинь чадахгүй. Тийм болохоор эргэн тойрноо анзаарч агаад дараа нь бүр гоё влогон дээр танилцуулаад явъя гэж бодож байна. Тэр чинь анхудаа солонгос ирж байгаа болохоос юмнууд мэдэхгүй болохоос гайхаа тэгээд тэр юу юм болоо ингээд яг хөтөний үс шиг. Тэр нөө Таиландд нөө нэг юм халуун газар очиж байсан болохоор Таиландтай харьцуулаа яваад байгаа байхгүй Бангкоктой. Бангкокийг бодох юм бол хамаагүй цэвэрхэн хүн бага байна тий. Одоо аюу гид халууны үе нь болохоор ч тэр юм ааш амар халуун. Тэгээ бид хоёр нөө судалж байгаад ерөнхийдөө гадаадууд ихтэй тэгээ шопинг хийх газрууд ихтэй тийм Мёнгдон ингээд нэг тийм дүүрэгт буудал авсан. Алдартай гудамжуудаар нь явж байна. Сая тэгээд нэг Оливианг ороод нэг худалдаа хийсэн. Чи юм авсан юм уу? За одоо ингээд гудамжаар нь явж байна да. Би угаасаа нөгөө нарны тос юу авчираагүй тэгээд тэндээс аваад авсан. За одоо энэ гудамжийг харуулъя заяа. Хүн багтай байна. Одоо энэ бол хүн багтай байна гэж тооцох байх тий. Ер нь болоод Оливианг гэдэг дэлгүүр нь зүгээр хаасайгоо. Нэгүнээ унтчихлаа тий. Сая. Япон солонгос ер нь төстэй юм шүү тий. Нар гарч ирэнгүүтээс энэ чаас овоо халт юм байна. Тэгээ бусдаар бол гайгүй л байна. Монголчуудаа сая битээр таарлаа. Моол явж байсан чинь ардны хоёр залуу. Үй нөө манго майнды гар мөнөг. Өсгөөс илүү ам цангад юм байна. Тийм болохоор нөгөө нэг кофе шоп моб уух юмны газрууд айгүй их. Тэгээ орой онгоод юм байлээ. Тэгээ би нэг өсөхгүй байна. Сая битээ нэг Япон ол идсэн. Одоо уух юм олж авъя гэж бодож байна. Гэтэ төгөлдөр хаачих гээд байгаа мэдхгүй бас. За би болохоор одоо Минжид нэг нууцаар нэг газар цаг захиалсан байгаа заяа. Би та хэдэд ямар газар цаг захиалснаа харуулъя. Сюрприз өргөч. Одоо шууд реакшнийг харъя бүгдээрээ. Ямар реакшн гаргах нь. За ийм нэг юм годомжон дээр явж байгаа. Хажуугаар нэг лам явж байна. Лам их чиг одоо харуулъя. Нара ингээд ламнар мамнар байж идэм байна. Хоолны газрууд бүр солонгост бүр ямар их байд юм бэ? Зөөр годом болгонд л баг нэг хідэн ч хоолны газрууд байгаа юм. Мангар их хоолны газар. Тийш орё даа. Наш тийм ээ. Ревю харсан юм аа. Эндхийн хоол нь аюу гоё гэж үлээ. Мишелин стартай хоолны газар гэж тэгээдсэн. Hello. Hi, I made a reservation. Minje. Би чам сюрприз ярьж байгаа. Хойхны тритмент. Тэгээ харж байгаа чамд ийм сюрприз ярьж байгаа шээ. Айгуул тэгээ дараа нь уурлаад би юмд орж чадсангүй гэд. Таиланд явж байхад ердөөс массажсад юу ч хийлгэж чадаагүй байхгүй. Энэ гоё газар заяа. Сая хоол идэх шиг би өсөхгүй байна гэсэн чи. Мишлен стартаа гэх юм. Яг уурлахчихсан чи. Үгүй тэгээ идэхээс гэрс. Энэ ихтэй гоё газар юм шиг нэ. Эко жагдан гэдэг нэртэй газар. Мэдгүй би нэг Instagram дээр харж агаад тэгээ энд нэг ирээд хойхны одоо нөө тритмент хийлгэсэн гэж байгаа байхгүй. Тэрний өснө аюу гоё зөөлөн болсон. 3 сарын дараа ч гэсэн миний ус аюу гоё зөөлөн байсан гэд. Тийм харангуйтай өчигдөр шууд WhatsApp-аар ороод цаг захиалаад. Тэгээд наашаага нууцаар орж ирэхээс зовлоо шин. За хари юу вэ? Тэгээ би харин сая хүүгээ байлгаж агаад 1:30-ийн онтуулъя гэсэн байхгүй. 1:30-аас цаг авцсан. Тэг хэр удах юм? Цаг 30 минут болох байхаа.
Би бас өнөөдөр нөгөө нэг ойлгохтойхон гүнүүр мөрө бодаагүй зүгээр ингээд хамаагүй гарцаахгүй. Одоо тэгээ гоё олоо гарч ирэх нэ. За тритментэд орохын өмнө үснэг иймэрхүү. Тритментийн дараа нь ямар болсныг харуулъя зэ. За бай. За манай сюрпрайзлыг залуу ингээ намайг салууд суулгачлаа. За одоо ингэ 18 одоо дараалалтай юм хуухны эмчилгээ хийх юм байна би. Тэгээд дараа нь кератин гэдэг бас усны эмчилгээ хийх гэж болно гинэ. Яг зөвхөн хуух эмчилэгдээд ус чинь бас эмчилэгдэхгүй бол шал хэрэггүй гэсэн. Тийм болохоор би одоо усныхаа эмчилгээг бас хийлгэн тэгээд цаг гарan болох бах. Тэгчээд гоё усийн янз ч өгнө гэж байсан. Тэгээд би бас бодоод энэ бодуулчихгүй яах вэ? Өөртөө нэр солирч өгөх юм байна л та. За сайн уу guys. За би сая үсээ хийлгсэн. Замарсан би амар их тритмент хийлгсэн заяа. Тэгээд одоо жоох юм туслаг харагдаж байгаа. Нормал яагаад гэвэл миний энэ хийлгсэн тритмент миний үс рүү шингэж орох хэрэгтэй гинэ. Тэгээд 2 хоног бити үсээ угаагаарай. Тэгээд ингээ байлгаж байгаарэ гэж хэлсэн. Дээрээс нь миний үсийг бас жоохон тайрсан байгаа. Яг гоё солонгос охин болсон юм шиг гэдэг. Би солонгос охин болж Япон охин байт. За тэгээд 2 хоног би үсээ угаахгүй тэгээд бол 2 хоногийн дараа миний үсийг харъя. Гэтэ үйлчлэг бол үнэхээр гоёсэн. Бараг бүтэн биений массажинд орж байгаа юм шиг заяа. Эхлээл ингээл та нар бичлэгэн дээр харсан бол ингээл үснээс эхлээл мөрлөө ороод дараа нь хөвтөж яхад ингээл бүтэн биений массажны сандал дээр суугаад тэр сандлыг гоё юм ба. Тий. Нөгөө ээж аав ингэртэй байдаг сандал шиг биш. Бүр ингээд нуруур ингээд так ингээд зогсож байгаа юм шиг хүн ингэж байгаа юм шиг. Амар гоё юм байна. Оливия өнгөрөө орсон бас амар их сонголттой байт юм байна. Ер нь судалж иж орохгүй бол би ингээ орчоо юу авах вэ гэд тойроо яваадсан. Гэхдээ ингээ хамгийн хэрэгтэй 2 юм авсан. Бит 2 нарны дуусчихсан болохоор энэ нарны авсан Anuva-гийн cushion дуусчихсан болохоор энийг авсан. TikTok-оос харж байгаад авсан явдал надад нөгөө нэг юм жижиг сажиг батганы нөгөө сорнууд байдаг болохоор би сайн галдалдаг cushion авъя гэж бодсон. Харин тий. Нэгүнээ ажид яриад байна. Нэгүнэд 3 машин авсан цагаар үгүй. Тэгвэл нэгүнээ ирсэн нэг газар ингээл өдөрлөг чирээ явуулсахгүй машин болох гээд. Машин дамир дуртай. Ер нь айгүй машин дуртай болоод байгаа заяа. За энийг 5,000 воноор авсан. Тэгээ олон янзыг авсан тэгвэл нөгөө нэг хүүхд чи амархан тоглоомоос уйдтай юм чинь. Тэр дорн солио явчихна. Тэгээд ийм шарктай бас авсан. Тэрс нэг динзавтай байгаа. За тэгээд ийм юу авсан? Синс авсан. Ер нь хаасайгүйс хүмүүс ингээд синстэй явж илээ. Бүр ингээд хүзүүнтэй ингээд зүүцэн чихвчиг синс байдаг юм бэлээ. Тэрийн битээр арай олж аваагүй байгаа гэхдээ одоо ийм синс авцсан. Тэгээ амар гоё. Ер нь ингээл хэрэгтэй л юм байна. Тэгээ нэгүнэ ч өөр ингээд барьсан явжсан. Энэ 5,000 вон гинэ. Энэ нүдний өвөн нүүрам цэвэрлэх хэрэгтэй 1000 вон. Тэгээ би сам авсан. Энэ бас нөгөө уг босгох сам юм шиг байлээ. Энийг авсан 1000 вон. Маскнууд авсан. Маскнууд 500 вон. Тэгтээ аль брендийн маск юм бэ сайн мэдгүй.
ийм маскнууд бас энийг орой битээр туршиж үзнэ. Энэ тэгээд бас нөгөө хүмүүс гадуур зүүцэн яваад л ингээд тухан дээрээ тавиад ингээд гоё сэрүүцүүлт юм шиг байлээ. Энийг бас туршиж үзье гэж бодож байгаа. За би бас ийм авсан угаа босгодог юм гэж амар ийм өгтөө болохоор тэгээд ийм авсан. Энэ бас 2000 яваа гэжсэн. За ийм бие өргөж авсан 1000 вон гэж байна. Солонгос ер нь Япон Азиуд шивэстэй өндөр байхгүй. Тэгвэл нүг гаран дээр шивэстэй болохоор дургүй байж магадгүйгээ цаа чи ийм авсан гинэ. Гэхдээ нүг нарнаас хамгаалах юм байлээ нөө болж морлохгүй тий. Тэгээд чин өшөө бас ийм жижигхэн сам авсан нэг үсийг асамдахаар ер нь бол гайгүй байна заа юу халуун нь тий. Хальт салхилаад байгаа болохоор. Гэхдээ яг наранд явах юм бол шатаж өгөх юм байлээ. За би тэгээ нэгээс цухтаад өрөөд ирэхлээр тэггүй бол нэмээд ингэ надад салахгүй байгаа тийм. За миний үсэж тэгээд нийтдээ 500,000 вон боллоо. 600,000 вон боллоо. Тэгээд Монгол мөнгөөр бараг сая 300 гэсэн заяа. Тэгээд амар үнэтэй юм дэрсэн. Гэхдээ ингээд амар гоё үйлчлэгээ бол айгүй гоё ясан. Тэгээд ер нь айгүй гоё. Энд ирж ормоор юм байлээ. Тэгээ миний үсний тарилт нэг жоохон сонирн байгаад захгүй хэлбэргүй. Тэгээд одоо ингээд тавьсан чинь гоё харагдаад байгаа. Үсийг яс угааж үзмээр байна. Уул нь зөвхөн битээ нөгөө хуухтын юугийг хэлхий гэсэн чинь 180,000 вон болж сахгүй. Тэгээд нэг ус орж байгаа юм чинь нэг ус бүгдийг хэлэх. All in гэж шууд манай. Энэ гэл. Тэгээд байж гэсчихгүй чинь хэлэх гэл. Тэгээд одоо ингээ бүгдийг хэлгээд миний хуухан бол айгүй гоё болсон. Тэгээд танаас бэлгийн дээрээс харсан баг. Тэгээд үйлчлэл бол үнэхээр гоё болсон. Тэгээд баг бүтэн биений массаж нурцсан юм шиг гоё байсан. Уусаа тэгээл нөгөө эднэр чинь үсэндээ мэрэгсэн хүмүүс юм. Айгүй гоё тарьдаг юм байна. Тэгээд би бас үсээ бодуулах гал миний арьсан дээр ямар өнгө зохих юм байна гэсэн чинь ер нь бол цагаан тэгээд би чинь мэдгүй ямар арьстай гэхийн зүгээр л надад айгүй тийм dark өнгөнүүд айгүй сайн зохих юм гэсэн хаар эсвэл нэг dark brown ч юм уу тийм цайвар өнгө бол ерөөсөө зохихгүй юм шүү гэдгсэн. Тийм болгоо намайг ер нь өөр өнгөөр бодуулъя гэж бодж ивэл тийм шоколадан мороор бодуулаарай гэж хэлсэн. Гэхдээ одоо би ингээд бодуулчвал тэгээ шивэд очиод тэрийг ингээд гоё сэргээж чадахгүй тэмээ юм болов гэж бас бодоод байна. Тэгээс хүмүүс солонгос perm гэж юм хийгээд байна. Korean perm гэдэг. Тэр нь болохоор ингээд нөгөө энд ч угаас амар чигтэй халуун юм чи ингээд өсөө ороогоо тогтохгүй штэ. Тийм болохоор хүмүүс шууд хийм хийлгчт юм байна. Тэгээ тэр нас айгүй гоё яасан. Гэхдээ би ингээд баян боржуур өстэй явна гэхээр шалтгаан санагдав. Хийлээгүй. Гэхдээ явахаас өмнө бас нэг юм хийлгэж магадгүй гэж бодоод байна. Тэгээ би тэгвэл тэр цаа одоо би гоо сайхан даа гэсэн чи. Одоо чи өөрөө гэс болоод гэс өнөөдрийн дотор ороолоор тэгвэл би ингээд мартчихшгүй. Тоглоод байсан. За одоо тэг хэдүүлээ орой Мянгадууны нөгөө стрит фуд ишээ орё заа. За Мянгадууны шөнийн амьдрал гэдэг аахгүй. Шөнө ийм болдго юм байна. Орой гоё хажуугаар нь фуд стандууд нэгдээд 5 гэж нэгдээд тэгээд явдгийм байлээ. Дүүтэйгээ уулзаж би тэд хоолнд орчоод манай хоёр сая яваад өгсөн. Тэгээд бид гурав хажуухын тэм чинь хавар нөгөө нэг крепэ олцоод хардим уу гэж бодоод байна. Сая уул би нэг охин идэж байгааг харсан байхгүй яг энэгээр явж ирсэн. Тэгээд хүннээс асуусан чинь энэ доош явж байгаагүй. За өдөр мөдөө нөгөө хөнгөө байна, ийм байна гэсэн чинь орой бүр буцалдаг юм байна.
Бодомжтой хоолноос хөөх юм байна өө цэвэрх юм. Тэгээд бүх юм онгорхой, скин кэр, мент кэр гэл ер нь шүн амьдрал буцалдаг болохоор бүх юм онгорхой гэдэг юм байна. Тэгвэл өдөр амар бөхчин баг хүмүүс явахгүй байсан та нар харж ирсэн бах. Цаас амар гоё махшарж идсэн, айгуу гоё зөөлөн бах байсан. Ийм панкейк бас идмээр байна. Гэхдээ энд нэг онц биш баг. Вау, бараа тэгэж амар гоё гарч шít. Панкейк нь Францууд бас аягүй явж гин. Хятадууд аягүй явж гин. Таиланд, Вьетнам гэл те. Шууд жуусийн чахаж өгж гин энд. Яг л цагтаа ингээл 5 гэж онгоочоод 11:30 12 гэж хаадаг юм байна. I want this crepe. Where is this person? За, crepe олсон шүү манайхаа. Nutella banana. Энийг Францад аягүй авч иддэг байсан бүр сандсан байна. Би хайлтар чи юу Монгол зурагтай юм бэ гэж солонгос шүү дээ. За энэ солонгос ямар амттай байх нь үзээд үлээ. Гоё л юм шиг харагдаж надад бол. Мондөг хөшөө мөрч. Happy. Инара им жижигхэн 8 альснууд байна. Бид эндээс хүмүүс авахгүй ах юм. Юу л ахтаа те. Оо, энэ бүр юм шарсан жижигхэн крабнууд байна. Миний иддэг крепээс өөр юм байна. Нөгөө нэг гаднаа криспитэй. Гаднаа криспи крепүүд бас гоё. Энэ одоо бүр оригинал энэ би олж идэн заяа. Би тэрийг харсан заавал идэн. Энд нэг нэг сотог гэдэг юу лээ? Korean pancake. Korean pancake chocolate гэнэ төгөд. Замс. Юу энэ red bean тийм үү? Би red bean дургүй. Үгүй, red bean биш. Юу? Cinnamon sugar. Ой. Амар гоё юм. Cinnamon дуртай хүмүүс бол гоё юм байна. Шивэд дуртай байх юм байна да. Би бол нэг дуртай биш байна. Энэ удаагийн бичлэгийг Cinnamon аппликейшнд дэмжиж ажиллагааг дуулгахад таатай байна. Хэрвээ та Европоско солонгосоос үзэж байгаа бол ямар нэгэн болох үтггүй Facebook-ийн зарыг харж мөнгө шилжүүлж байснаас найдвартай төрөн шуурхаагаар нь Cinnamon аппликейшнаа татаад Монголд байгаа хайртай хүмүүс рүүгээ мөнгөн гуйлгыг хийгээрэй. Үргэлжлүүлээ бичлэгээ үздэцгээе. Cinnamon аппликейшнда баярлалаа.
Тэр үлдсэн. Вау. Тэр. Оо эндээс хараа. За би хэд одоо нэгүнэд юм үзүүлэх гээд Солонгосын хүүхдийн үндэсний музей дээр ирсэн байна. Тэгээ энэ нь болохоор бас яг нөгөө Солонгосын үндэсний музейнийхээ хажууд байдаг юм байна. Хөөрхөө. Хөөрх юм байна. Хүүхдүүдтэй хүмүүс зөндөө авч ирсэн. Тэгээ төгөлтөр нөгөө Instagram, TikTok ухаад хүүхдтэйгээ ер нь Солонгост юу хийж болох вэ гэд хайж үзсэн чи энийг заавал үзээрэй гэсэн байсан. Тэгээ бид одоо яг хаах чинь гэхдээ яг бас тайлт үзээд гараад ирэх гэж бодлоо. No. Today sold out. Sold out. Oh. За манайха sold out болсон дээр нь битүү өөжээж маргааш бутгах чинь гээд хэлсэн чинь за окей одоо ороо гэдэг ч тийм. За ямар ч одоо ингэ тойроо явъя те. Оо чайг гоё юм шүү. Дээрээ бас үнгүй юм байна. Битээр нөгөө нэг ти켓 авах юм болов гэсэн чинь үнгүй орчдөг юм байна. За эд нэг буулгаж үзье яах юм бол аарай. Хаана нэмэн юу? За буугаарай. За яарна. Наач хава биш шүү минийх үү? Хава биш. Тэний юу гэдэг гинэ хэлтэй. Хаа гэж. За яах вэ? Нэг хоёр. Вау. Нэг. 아기 조심해. 두개 먹혀요 왔지야. 두 개를 여와야지 되지. 와. Уснаас нь жаахан өгчгээрэй мэ. Манай хүүхд яагаад чи энэ өрөөр орохоо буцаж гараад ах юм. Оо одоо цаг нэг хөтлөө. Энэ хүүхэн араа хүүхдийн газар байна. Зөндөө хүмүүс хүүхдүүдтэйгээ явж байна. За тэгээд айгүй их олон хэсэг байна. Тэгээд хэдүүлээ очиж үзье. Манай үүд энд бол чаргаж нөө нарт дураараа мөлхөөстэй. Одоо нэг алхдаг болчвол энэ ста бужигнуулах юм шиг. Өөрөө жоохон санаатай алхахгүй. Ганц хоёр гიშгээр буцаа шууд буугаад тэр юм. Соёлын ингээд музейгээр дамжуулж хүүхдүүдтэй зааж өгч олж шít. Энэ араа нөгөө мочи райс майс яаж хийдгүү гэд. Иймэн тэр хараа
гал яаж төлөх үү гэж нараа ингээд мод хийгээд гал төлээд гал усаад хоол болох юм байна. За энэ дэс ингээд юм бүрхэн галтооны солонгос өвсөй солонгос хоол заагаад ах шиг байсан. Сүрхэн аюултай нэгтэй солонгос хоолны сет мэдэх цаарай. Энэ нараа автагаа имэтэйгээ явж нэмэн тайлбарлаад ах шиг ийм хоол За тэндээс хүүхдэд яаж хоол хийхийг зааж өгч энд ийм хоолны юмнууд манай хоёрын жоох нүдих нисгт орсон байна. Тэгвэл энэ том хүүхдүүд бариуж гişүүлчих гээд ах юм. Энд өөртөө адилхан үлгдэг хүүхдүүд байгаа зэрэг өрөөлөн ах шиг. Энд бас хөрхөн гутлаа тайлчих юм. Сая гутлаа тайлах өмтгүүдээс нь болоход байгаа. Муухай санагдаа. Нэг нэ. Миний нөө ицага. Хинарэ. Энэ бас нэг үлгдэг хүүхдээ явдیں۔ Энд жоох хүүхдүүд шиг тий. За тэгээд мэдээж хүүхдийн музей юм чинь 0 хэрэгслүүд нь байна. Тэгээд тийшээгээ олоход хэрэгүүдэд тавьдаг гэсэн юм байна. Тэнд арай нэлснээрээ хүмүүсийн хэрэгэд тавьчих юм байна. Гэтэ хамгийн гоё нь ингээ өнгөөгөө боддог. Би бүр гайхаад ах юм. Өнгөө байх юм бол би ч бүр өдөр болго ирээд ах юм энд хүүхдэд агуулгаад. Гоё нэр.
outdoor garden in front of you. This is information about some. Please check. 인테리어는 개노시 가랬죠. 니그니. За Солонгосын урт бол бүр зөндөө сонголттой юм байна. Бүр толгой эргээд хаана яваад байгаа гэж мэдэхгүй. Энэ тарас марус нь одоо юу вэ? Эн чи ямар царайлаг жимснүүд эдгээр тэгээд нүг юуны аргаар те бодис юу лээ? Лабын аргаар ургасан болохоор ингэж байгаа юм л та. Биднээс авч эднэр авахгүй эднэрээс. Муухай амттай юм байна. Гоё. Шоколадтай нь. Энийг өгөх. Зарим үг гэдэг. No. Солонгос тэр үнэн цэвэрхэн юм аа. Тэ. 지금 뜬 날이면 이렇게 넘어가는 거 아니야 이거?
Амын арчаач. Дахиад үгээд. Болно шүү дээ одоо. За болсон одоо. Ой юм нэг. За манайхан ASMR хийх гэж байна. Би сая гол нь гайгүй захиалсан байх гэж фейлдсэн байна. Тэг амар их дахиад захиалсан. Cheese ball гэсэн. Бибиша. За энэ болохоор шарсан 8 ч гэсэн. Тэгээс. Нэг юм соус байна юу юм мэдгүй. Коне. Дахиад. Соус намгүй. На криспи байна. 아니보다 아니죠. 내로 두고 계세요. Энэ болохоор эвдлэг бүрхүүл дээр лазер хийх юм бол жоохон лазер хийлээч урагшаага төвөөх нөгөө өвчин одоо үүсэх магадлал өндөр юм гэж харж байна гэсэн. Сайн байцгаана уу? Аяр өмнөдний эмнэлгийн Монгол ажилтан Ано байна. Манай эмнэлэг болохоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. За нийт 5 эмчийн бүрэлдэхүүнтэй үндсэн 3 эмч маань хаалгаа хариуцж хийдэг байгаа. Найдвартай итгэж найдаад манай эмнэлэгт ирээд үйлчлүүлэх боломжтой байгаа шүү. Тэгээд нөгөө шинжилгээ хийхээс өмнө лазер хаалга болно гэж бодсон байсан шүү дээ. Тэгээд нарийн шинжилгээний дараа яг хариу нь гарахад ямар хөө сэтгэл төрсөн. Одоо юу гэдэг хийх боломжгүй байж байгаа тэрийг мэдэхгүй хийлгээ дараа нь буруу үр одоо гарлаа гэх юм бол тэр нь тань тохирол болно шүү дээ. Одоо миний бодож байгаагаар бол одоо энэ чинь ашигын байгууллага шүү дээ. Тэгэхээр аль болох одоо тэр хүн тэр үйлчлэгээ зарахыг хичээж байгаа. Энэ имлэг болохоор эсрэгээрээ за таны одоо шинжилгээнүүдээс үзээд энэ боломжгүй байна. Энийг илүү санал болгож байна гэдэг тэр нь аягүй их таалагдлаа гэх юм уу тийм. За тэгээ үзсэн баярлалаа. Баярлалаа. За манайхаа би нэг YouTube үздэг байхгүй юу. Тэгээ тэр энд ирээд энэ бүр амар гоё гэдээсэн байхгүй юу. Тэгээ би бүр ирсэн өдрөөс л хойш энийг идмээр ингээ өглөн байж өнөөдөр хурж ирлээ. За тэгээ хэдүүл одоо тест хий. Юм нам айгүй их цангаж байна. Orange kiwi juice эхлээд уугаадах юм. Яг гоё orange juice жоох. Сордгүй маань хазаадах. Fluffy pancake.
амар хав халуунаараа гарч ирж байна. Тэгээ зөв панкейкийг идэж үзэх үү. Зүгээр хөөс. Амар зөөлөн. Вау. Крем. Йоо. Одоо кремтэй юм ч үзье. Крем амар гоё. Энэ ямар их амттай крем бэ? Ямар сонирхолтой крем бэ? Мачи банана. Энэ сайхан таасгалж гинөө битэрийг дагаад өгөө тавай та. За бай. Мачиас нэг идэх. Сууж байгаа юм. Ямар гоё юм таастай. За яаж тань гоё юм наараа. Нийтээ одоо битэр хувааж идэх. Оо. Дээрээ биш үү? Крем биш үү наараа. Тэгээ дээрээ шоколадтай. Нас гоё юм байна. За яг цаа. Яг нута. Юуг нь авах юм? Гүзээлцгний авах юм. За миний хаава. За. Үй та юу болж байна хам амарт юу болж. Та болно. Одоо авахгүй. Та дуусаад авахгүй. Bye bye. Юу. Чамраа. За бид нар гараажийн газарт ороод ирлээ. Тэгээд ийм брioche шиг зөөлөн талахаараа балдартай юм байна. French toast гэдэг үлээ. Амар гоё юм солонгостой эстетиктэй газар байна. Таалагдж байна. 하고 있었는데. Ууши. 뭐야, сүртэй. За. Энэ зүгээр л талах ямар ч тийм энгийн онцгой ам байхгүй. Амар зүйлээ. Уусаа brioche. Энэ бас sweet potato. За. Кремийн төрөж үзлээ. Өөртөө гоё талах байна. Амар гоё. Энэ додорч барай шоколад нүттэйсэн юм бүр яа юм. Нүттэйтэй байна асууж. Зүгээр л гоё халуун талах. Шинээрээ гарч байгаа. Зүгээр гоё талах. Юм бүхэн кофе авсан. Ингээд танилцуулж байгаа нэг гоё харагддаг юм. Мөн талхаад жигнэж гаргатай юм байна. Тэгээ одоо энэ талхыг гаргахад яаж гоёр гаргах вэ гэж танилцуулж аюу гоё. Тэгээ зүгээр ингээд гаргаж үзэх юм талхыг бодлож авахгүй тий. Experience. Зүгээр л Instagram зориулсан. Тэгээ French toast-д нас гарч тэдэн гоё яж магадгүй тий. Тэгээ тэднийг аваагүй мэдчихсэн. Мэнжээ.
олон явдаа байна. Нашаарта. За хамгийн сүүлийнх нь авлаа бас гоё халуун байх шиг байна. 감사합니다. Өрцөн болохоор тэгээд гоё чизтэй тавих юм. За манайхаа өдөржин явсны эцэст бид 3 сая хоол идчихээд одоо энэ Гуанжан байлуу энэ хоолны маркетаар нь явж үзэж байна. Би буруу хэлж магадгүй. За тэгээ бид 3 юм идсэн болохоор зүгээр ингээд сонирхож явъя гэж бодлоо. Нийт нөгөө хөдөлтөг нөгөө октопус ч юм байна. Яна үсрээ гараад ирэх юм дээ. Уул нь төвлөрөвтөр эндээс юм идмээрээс ахгүй юу? Хүмүүс шиг ингээд сууж мууж агаад хоол моолоо идэж бодсон байхгүй юу? Даанч нэгүнээ өсөөд байсан. Энэ захаас нь гарч агаад бид 3 хажуудлын ресторанд ороод нөө нэг ядаргаатай байдаг шүлгээ байдаг штэ. Тэрийг авч идсэн. Тэгээ тэрийг будаатай ойлголт бараа будаатай шүлгээд нэгүнээ төгсөн. Тэрийг идсэн чинь цадцчлаа. Одоо тэгээд энэгээр зүгээр сонирхож явъя да гэж бодоод. За одоо нөгөө нэг десерт авъя гэж бодсон. Жимс авъя, нэгүнээд watermelon авъя гэж бодсон. Ингээд нэг савлаад идсэн жимснүүдээс авна. Хүмүүс ингээд хараа гоё хоол идэж сууж байгаа байхгүй юу? Стебитээр хэлсэн тавал. Яна эднэрийг одоо эдэн хэр амар юм аа. Би л идэж идэхгүй. Тэр чи амар аюултай гэсэн. Хоолонд нь алдаж малтаад имлэг мөргөдөг шиг л үний тэгээд исэн. Тэгээд битээр яагаад идэхгүй байгаа. Уудаг газрууд нь хаалттай байгаа шиг байна. Тэгээд хоолны газрууд нь болохоор онгоцсон. Бол нэг хүмүүс ингэ сууж байгаа идэ гэж утсан байхгүй юу? Гэл нэмүүлээл дагбуг яана. Шүл ав яана гэл. Бити минийхөө. Манайхөө цацсан одоо өмүүлгээл буух гал уурлаа. Тэгээ би ер нь битээр ингэ идээд үзэж байгаа шүү дээ. Дагбугийн жамтай гомын эдэр нь бол манай Монголынхтай адилхан идэм болов уу гэж би бодоод байгаа. Нэг тийм өөр сонин содаам байхгүй яг л адилхан санагдаад байсан. Тэр дахианы шүл амар гоёсэн. Битээр өчтөр уржигдэр нэг идсэн сая норсон ихчийн дахианы шүл бол бүр үнэн таасарсан байна. Бас жимснүүдээс харж иж авахгүй бол өдөржин байсан жимс бол аваад хэрэггүй үсттэй те. Ой энэ ихчийн хараад бүгд бол тасарцаар гэж танараа. Хажуудаа өдөн шүл мөлтэй. За ингээд нэг сууж идэх хаа бид хоёр. Гадаадд зөндөө их вэ. Юу үрдэг вэ? Үгүй энэ ардаа үр.
За сайн бацхан манайхаа бид гурав Япон явлаа. Токио. Става том онгоцны буудлын эд юм байна. Энэ чоны онгоцны буудлын Токио руу бас нэг 2 цаг 20 минутнээсээ явах юм байна. За төгөлдрөөс сая Токио явах сэтгэл ямар байна? 100% сэтгэл хангалуун байна. Маш их баяртай байна. Төгөлдөр амар хүсчихсэн. Би ч яг нэг солонгос адилах юм байна гэж боддогсон. Төгөлдөр л Япон явмаар байсан. Очоо юу хамгийн түрүүнд юу их хараа? Рамья идэн суши идэн. Юм нь хаасаг байхдаа идэх гэж л явд юм аа хайшээ. Тэр энэгээр нэг явж байгаа нэг хоолны газар орох юм.